Тэгэхээр хүмүүс бурханд эрэхтэй янз бүрийн замаар ирдэг юм шиг байна. Би бурхны яаж итгэдэг болсон замаар ирсэн гэдгийг та бүхэнд ярья. Одоогоос 4 жилийн өмнө би нэг шашин төдийд мэдээгүй байсан боловч Монголд чөлөөтэй Монголд шашинд итгэдэг байсан. Шүтдэг байсан. Тэр нь юу гэдэг зэрэг ямар ч байсан аливаа уул хөдлөл юм хийхдээ заавал нэг бурхнаас нүдэн бурхнаа заавал тэдний сургаалын дагуу хандахыг хандлагатай гэдэг байсан. Тэгээ юм хийхдээ бол аливаа нэг юмнаас болгоомжтой айдаг юмрхүү байсан л да. Тиймээс тэгвэл тэгэхгүй болох ингүүл болох гэсэн өөрөөр өдөр ханддаг гаргаа тоглодог чимэд буруу гэдэг эсвэл ингэж чимэд зөвийн өөрөөр өөрийн бодлоор явдаг байсан. Ингээд заавал нэг жилийн эхэнд гэхэд өөрийнхөө талаар ном уншуулж шулдаг ч юм уу нэг гадаачд тэгээд тэр жаахан тайвширдаг юм байсан боловч тэр талаараа бол зүтгэн зовлоо ямар нэгэн итгэл үнэмшилтэй байхдаа зөвхөн өөрийнхөө бодлоор хиймээр ингэ байдаг гэсэн байна. Ингээд манай эхнэр бол одоогоос 6-7 жилээс хөл өвдсөн. Тэгээ манай хүн тэр хөлүүдээр маш өвдөд 2 хүнд одоо бол 2 хүртэл хийгдсэн байна. Өөрөөр бурхан манай эмчнэрээр дамжуулж манай гэр бүлийн хүний хөл өвдөж байсныг итгэж өгсөн гэж бийж итгэдэг манай эхнэр итгэдэг. Тийм учраас энэс одоо энэ тэгэхээр энэ ямар нэгэн итгэдэг хүчинд энэ хүчнээс салахын тулд манай энэ зүрх арга замыг хайж байсан. Тэгээд нэг манай бүрвээ итгэгчдэр очиж энэ талаар ярихад манай сайн мэдээд танилцуулсан байсан. Тэгээд бүрвээс манай гэр бүлийн бол яаж хөдлөөс салах вэ гэдэг тэр бурхан итгэж чадсан. Сон болгүй юм байдаг маань гэх болсон. Тэгээд манай хөдөө ер нь зөвхөнгөө орсон байсан учраас би бурханд л итгэж бурханы алал аврагдаж энэ бүхнийхээ өвчнгөө салах юм байна гэж манай ойлгосон байсан. Ингээд сүмд ирсэн, сүмд ирээд та бурхан тэр талаар манай сүмийн пастор Саман бусад хүмүүс манай сайн ойлгуулсан байсан. Энэ 6-7 жилийн өмнө 7-8 жилийн өмнө гэсэн. Ингээд би бол тэрэнд бол ерөөсөө оролцоогүй мэдэхгүй байсан боловч манай гэр бүлийн хүний энэ бурханд итгэх явдлыг би дэмжиж байгаа зүгээр эсвэл байгаа. Гэвч одоо гэр бүлийн асуудал янз бүрийн байдаг нэг удаа бол би манай мэдээ жахан бодолцоод гэрээсээ бараг явах тахж байсан. Ийм тохиолдолд би манай агшин бол бурханд итгэдэг бурханы азараа манай гэр бүлийн хүний одоо татвар монголсон мэдгүй ойлгохгүй байгаа буруу юм хийж байгаа юм одоо засаж задруулах талаар одоо бурхандаас гой зөвлөсөн байсан. Бидний дараа мэдсэн. Ингээд манай хүн бол ер нь миний буруу хийж байгаа гэдэг зөв бурханы авралаар одоо зөвдөх юм а гэдгийг манай хүн мэдж сурчраас над энэ талаар бол бурханд ч талбарсан надад ч одоо ойлгож сайн мэдээд хараад ихсэн.
Ингээд сайн мэдээ тарахт нь би ихтэй доорхгүй тэрийг хүлээж авахгүй байсан бодож яг хувийн болохдоо зэрэг манай хүний одоо бурхны хийсэн бурхны чиглүүлсэний дагуу одоо байсан учраас манай хүний хөлөө өдгөөсөн талаарч гэрчил хийж байсан тэрийг би хөдөө зөвшөөрсөн. Тэгээд ер нь бол хүнд энэ ариун библи гэдэг намаар дамжуул. Сайн мэдээ түүж хүмүүсээр дамжуулж ажлаа одоо зөв юм ойлгох бурхны замыг одоо олж авах юм байна гэсэн итгэл би хүрч чадсан юм. Ингээд одоогоос 4 жилийн өмнө одоо миний тэр бодолж авах үед манай гэр бүлийн хүн битэр баян гараад очиж ажилласан. Амарч явсан. Тэд итгэвч нэг 10 хүнтэй хүн байсан. Энд манай бүрвээ итгэвч байсан гэд бид нэр бол тэнд жижигхэн одоо бидний сайдрын номлог хийхэд ногоож атсан. Тэгээ ер нь бол үндсэндээ тэр 2011 оны 7 сарын 21 байна. Тэр өдөр бид нэр тэнд очоод одоо сайн мэдээ сонсохсных нь би дагуу хоёр дахь миний итгэл үүднээс бидний өдөртөд байдаг юм байна гэдгийг тэр өдөр доомсондоо ойлгоод мэдсэн. Тэгээд өөрөөр нь надад бол бурхан олж ирсэн. Уг нь би бурхан өөрийнхөө бодлоор явдаг, өөрийнхөө бодлоор бүх юмыг зардаг байсан бодвол энэ надрос ихлээр би бурхан байдгийг түүнийг үлдээсэн. Үнийг одоо би болохоос зүйлээр амьдрах хавцаа мөн цаашдаа хаана ч гэдэг бүгдийг заалдаг бурхан байна гэдэг одоо мэдээд итгэсэн. Энэ өдрөөс би яаж ч байсан одоо өөрийгөө аврагдсан байна гэж ойлгосон. Тэгээд тэрнээс хойш одоо 2011 оноос хойш 4 жил би явж цаашдаа энэ бурханы одоо үнэмшилээр бурханыхаа заасан замаар явж би амьдралаа нэгэн амьдралыг дуусгах цаашдаа бол энэ бурханаас одоо эргэл болцохгүйгээр түүний дотор нь байх юм байна гэдгийг ойлгосон. Ингэж би аврагдсан байна. Баярлалаа.